Сайн байцгаана уу? 10 дугаар хичээл. За өнөөдрийн хичээлс хэсүүлээд бид нэр солонгос хэлний дүрэн болон үг хэллэгийг харилцан аргаар дамжуулаад сурцгаах болно. Өнөөдрийн хичээлээр хүнтэй мэдлэх, мөн өөрийгөө танилцуулах, аль улсын иргэн ямар ажил мэргэжилтэй вэ гэдгээ хэлж сурах болно. За мэндчилгээ. 3 төрлийн мэндчилгээний хэлбэр байна. Эхнийх нь аньон, аньон, аньон. Дотны улсууд мөн найз нөхдүүд өөрөөсөө дүү насны өмсөдтэй мэдлэгтэй аньон гэж явуулдаг байна. За дараагийнх нь хамгийн хэрэглэгддэг хэллэг аньон хасеё, аньон хасеё, аньон хасеё, аньон хасеё. За анх уулзж байгаа улсууд мөн сонсож байгаа хүнээ хүндэтгэж хэлэх тохиолдолд ингэж мэдлдэг байна. За түүний дараагийнх нь аньон хашимника, 안녕 하십니까? 안녕 하십니까? албан ёсны хэллэг болон ахмад насны улсуудтай ингэж мэдлдэг байна. За 안녕하세요, 안녕, 안녕하십니까? өглөө өдөр орой айлч тохиолдолд хэрэглэж болно. За тэгвэл баяртай гэдэг яаж хэлдэг вэ? За та сайн сууж байгаарэ гэж хэлхийн тулд 안녕히 계세요. 계세요 гэдэг маань одоо сууж байгаарэ тийм ээ. 안녕히 계세요. 안녕히 계세요. 안녕히 계세요. тэгвэл нь одоо явж байгаа хүндээ сайн яваарэ гэж хэлхийн тулд 안녕히 가세요. 가세요. 가다 гэдэг маань явах гэсэн. 안녕히 가세요. 안녕히 가세요. 안녕히 계세요. 안녕히 가세요. За ингэж хэлдэг байна. За санамсаргүйгээр алдаа гаргасан тохиолдолд уучлалт үүсэхдээ 죄송합니다. 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 За нөгөө тэгвэл зүгээрээ гэж хэлхийн тулд it's okay тийм ээ. 괜찮습니다. 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 За тэгвэл талархсан нь яаж хэлдэг вэ? 감사합니다. 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 자, тэгвэл нөгөө маань зүгээрээ гэх юм бол welcome тийм ээ. Гэхийн тулд 아닙니다. 아닙니다. 고맙습니다. 고맙습니다. 아닙니다. 아닙니다. За хүнтэй анх уулзахдаа тантай уулзсандаа баяртай байна гэж хэлхийн тулд 처음 뵙겠습니다. 처음 гэдэг нь анх удаа гэсэн үг тийм ээ. 처음 뵙겠습니다. 처음 뵙겠습니다. 처음 뵙겠습니다. За тэгвэл уулзсандаа таатай байна, баяртай байна. 만나서 반갑습니다. 만나서 반갑습니다. 만나서 반갑습니다. 처음 뵙겠습니다. 만나서 반갑습니다. Nice to meet you гэж хэлж хэлдэг байна. За түүний дараа за 5 дахь орой энэ хагас бүтэн сайн сайхан амраарай. Хагас бүтэн сайнаа сайхан өнгөрүүлээрэй. Тэгээ weekend 주말 гэдэг нь weekend гэсэн үг тийм ээ. Тэгэхээр 주말 잘 보내세요. 주말 잘 보내세요. 주말 잘 보내세요. 네, 주말 잘 보내세요. За хин нэгнээс юм асуухдаа excuse me-г асуудаг тийм ээ. Тэр шиг 실례합니다. 실례합니다. За 실례합니다 гэж одоо хүмүүсийн ажиллаа хийж байгаа тохиолдолд нь төр зур таны цагийг авч болох уу уучлаарай гэсэн юм утгатай байх нь. Тэгэхээр 실례합니다. уучлаарай гэхэд ингээд түүний дараагаас юм асууж болох нь байна. За өөрийгөө танилцуулж сурцгаая. Аль онооноос харам. Тэ аль улсын иргэн. За тэгээд 직업. ямар ажил мэргэжилтэй вэ гэдгээ хэлж сурцгаая. За улс орнуудын зарим нэг нэрийг үздэцгээе. 한국, солонгос, 중국, хятад, франц, бразил, 미국, америк, 케냐, кен, 호주, австрал, 베트남, италия. За ажил мэргэжлээс 가수,
도장, 경찰, 작가, 영화 배우, киножо 직진, 운동선수, 태밀증, 운동선수, 유리사, 더거지, 유리사, 회사 гэдэг만 компани хэлж байгаа тийм компани ажилтан, 학생, сурагч, 학생, 의사, эмч. За 학생 гэдгээ урд 대 том гэдэг тийм ээ. 대학생 болвол оюутан болох нь. 대학생, 학생. За харилцан ярианы үед нэр үгийн ард имнида гэдэг залгуурыг залгаад хүрнэх өгүүлбэрийг төгсгдөг юм нөхцөл байгаа. Жишээлбэл за Юсуф гэдэг энэ хүний нэр байна. Юсуф. Тэгэхээр намайг Юсуф гэдэг. Би бол Юсуф гэж хэлхийн тулд за жишээлбэл энэ чонон гэдэг маань бол намайг гэсэн утгатай. Тэгэхээр намайг Юсуф гэдгээ гэж хэлж болно. Эсвэл намайг гэдгээ хасаад би бол гэдгийг хасаад зөвхөн өөрийнхөө нэрийг Юсуф гэдэг нэрийнхээ ард имнида гэдэг энэ залуурыг залгаад энийг өгүүлбэрээр нь бүрэн төгсөөр нь хэлж байна гэсэн үг. Тэгэхээр Юсуф имнида нэрийнхээ ард шууд имнидага залгах нь тийм ээ. Юсуф имнида гэхээр намайг Юсуф гэдгээ. Миний нэрийг Юсуф гэдгээ. Би бол Юсуф бэ гэж хэлж байгаа гэсэн үг. За энэ Вангмин гэж нэр байна тийм ээ. Вангмин гэдэг Вангмин имнида намайг Вангмин гэдгээ гэсэн утгатай байна. Тэгэхээр зэрэг харилцан яриа өрнүүлж явах үедээ одоо сонсч байгаа хүнээ хүндэтгэж тийм ээ аль болох өгүүлбэрээ зөвхөн нэг үг хэлээд одоо чулуудаад хайчих байж тэгсэн тохиолдолд одоо юу гэдэг Юсуф Вангмин гэдэг ингээд нэг үгээр нь зөвхөн нэрээ хэлээд дуусгах тохиолдолд жоохон бүдүүлэг гэдэг юм уу эсвэл бол одоо сонсож байгаа нь хүндэтгээгүй ч гэдэг юм уу ийм буруу ойлголт өгөх боломж байдаг. Тийм болохоор аль болох тэр харилцаа яриагаа ийм зөөлөн уур амьсгалтай төгсөхийн тулд ард нь заавалчгүй төгсгөх өгүүлбэрээр төгсөх юм нөхцөлийг залгуулад бүрэн өгүүлбэрээр ярих юм бол та одоо хэлийг сайн сурсан байна гэж хэлэгдэнэ. Тийм болохоор за Юсуф имнида, Вангмин имнида. За тэгвэл асуух өгүүлбэрийг асуух өгүүлбэр дээр яадаг вэ? Тийм ээ асуулт. Тэр 어느 나라 사람입니까? 어느 гэдэг маань аль, 나라 улс, аль улсын хүн бэ? Аль улсын иргэн бэ? Тийм ээ. Ингэж асуухын тулд 어느 나라 사람입니까? За имнида маань асуухтаа имника болчихж байна. Имнида гэвэл нь дуусаад хүрнэх өгүүлбэрээр дуусаад имника гэдэг га нэмчихлээрээ асууж байна гэсэн. Аль улсын хүн бэ? Аль улсын иргэн бэ? Аль улсаас ирсэн бэ? Тийм ээ. 어느 나라 사람입니까? аль улсынх вэ? 저는 라오스 사람입니다. 자, би бол 라오스 хүн. 라오스 사람입니다. 라오스 사람입니다. өгүүлбэрийг төгсгөх нөхцөл асуух энэ нөхцөлийн талаар сурцгаалаа. За дасгал ажиллаж үзье. За энэ Филиппин 사람 байна тийм ээ. 어느 나라 사람입니까? 필리핀 사람입니다. За энэ 태국 гэдэг маань Таиландыг хэлдэг. 태국. 어느 나라 사람입니까? 태국 사람입니다. 어느 나라 사람입니까? 미얀마 사람입니다. 어느 나라 사람입니까? 캄보디아 사람입니다. 어느 나라 사람입니까? 방글라데시 사람입니다. За энэ ярилцлагыг хоёр хүн ярилцаж байна. уншиж үзье. 안녕하세요. 아궁입니다. сайн байна уу? 자, 남의 아궁 гэдгээ Думтимор 사람입니다. Зүүн Тиморээс ирсэн. Зүүн Тимор хүн. Би бол Зүүн Тимор хүн, тийм ээ. За тэнгүүт 마도 гэдэг энэ 친구 хэлж байна. 안녕하세요. 마도입니다. 어느 나라 사람입니까? 네팔 사람입니다. 네팔 사람 гэ. 자, би асууя. та нар одоо өөрсдөө хариулж үзээрэй. 아궁은
아공은 어느 나라 사람입니까? Where is 아공 from? 아공 аль улсын иргэн бэ? Аль улсаас ирсэн бэ? Аль улсын хүн бэ? гэж асууж байна тийм ээ. дараа нь 마도. 마도는 어느 나라 사람입니까? Where's 마도 from? 마도는 어느 나라 사람입니까? 자, 답과 하렸음, 두 하렸음 막 гэж бодож байна. 아공은 돈티몰 사람입니다. 마도는 네팔 사람입니다. За энэ ажил мэргэжлийг 학생, сурагч, 선생님, багш, 회사원, компани ажилтан, 근로자, ажилтан, одоо үйлдвэр юм уу? Тэгээ тиймэрхүү газрын ажилтан, ажилчин гэсэн үг. 경찰관, 작다, 소방관, 가스녹ч, 공무원, 공무 гэдэг нь төрийн албан хаагчийг хэлж байгаа. чомвон, худалдагч, 의사, эмч, 간호사, сувлагч, 요리사, тогооч, 운전기사, жолооч, 기술자, техник ажилтан, 목수, carpenter, 무장, 농부, тариачин, 어부, загсч. За тэгээд хүмүүсийн нэрний ард she гэдэг үгийг залгаад Mr, Mrs 예를 들면 түрүүн 아공 байсан тийм ээ. 아공 씨, 마도 씨, 누구 씨 гэдгийг залгаж хүмүүсүүдийг дуудаж хэлдэг байна. За чо гэдэг маань би гэсэн үг. 아니요, no, 네, yes. 자 энэ хүн маань 무장 байна тийм ээ. 목수, 회사원, 어부, 농부, 기술자. За өнөөдөр энэ хүртэл үзээд дараагийн хичээлээр үргэлжлүүлээд сурцгаая. Баярлалаа.